Яг одоо 8 цаг 40 минут болж байна. Тэгэхээр эхлээд би механик даралтны аппаратаар даралтаа үзээд үүнийг яг стандарт даралт гэж хэмжээд цаг болон автомат даралтны аппараттай харьцуулж үзэх болно. За механик аппаратаар үзэхэд миний даралт 115/85 байна. Тэгэхээр энэ даралттай хэр ойрхон үзэж байгаа вэ гэдгээр нь тусаж үзнэ гэсэн үг. За одоо хоёр хэмжилт цаг 8 цаг 46 минут болж байна. Даралт маань яг одоо энэ байдлаар 122/83 цаг. За гурав хэмжилт цаг 8 цаг 49 минут болж байна. Хэмжилт маань болсон байна. Миний артерийн даралтыг 116/76 байна гэж үзсэн байна. За тэгэхээр саяны туршлагаар Huawei Watch D2 цаг маань автомат болон механик даралтны аппараттай маш ойролцоо хэмжиж байгаа гэдгийг та бүхэн харсан баг. Энэхүү цаг маань даралтыг хоёр янзаар үзэж байгаа. Нэгдүгээр та яг одоо байгаа цусны даралтаа хэмжиж болно. Эсвэл ABPM буюу 24 цагийн туршлагын цусны даралт хэрхэн яаж өөрчлөгдөж байгааг хянах борин байна. Гэсэн мод дэлгүүрийн хамт олон маань ямар нэгэн ашигын хувьгүйгээр борлуулж байгаа юм байна. Та бүхэн урьдчилгаагүй лизингээр худалдаа авах боломжтойгоос гадна хамгийн гоё зүйл нь та даралт ихсдэг эсвэл зүрхний хэм алддаг гэсэн хэмжээний бичгээ үзүүлээд энэхүү цагийг 10% хөнгөлөлтөөр худалдаа авах боломжтой.